Нэг 16-ны би 16-ч би өөрөө харсан л да энэ телевизээр бүртээ энэ улс төрийн борж их хардаг телевизээс салдгүй хардаг. Тэгэхэд одоо тухайн албан тушаалаар амар баясгалан улс их хурлын дарга байсан амар баясгалан булган туяа хоёр бол үндсэн хуулийн чинь 43 дугаар зүйлийн 1 гэсэн заалтыг булхайцах тохироо хийсэн байхгүй. Зүгээр л булхайцах. Хөөхөн тийм булхайн тохироо. Тэр энийг бүх хүн мэдж байгаа болохоос нуршаад хэрэггүй хаяндаа ойлгох болов. Одоо бол улсын их хурлын гишүүн тангарагаас няцах юм бол түүнийг зөвхөн гишүүнээс нь игүүлэн татах л одоо ганцхан юм хөлтөр байгаа. Жинхэнэ одоо үндсэн хуулийн чи амьдруулад яригдв. Улсын их хурлын дэд дарга бол үндсэн хуулийн маргааны субъект биш. Энэ аюулгүй чухал заяа. Тэр үндсэн хууль дотор чинь нөгөө объектийн хувьд нь субъектийн хувьд чинь манайх чинь хязгаарласан юм байгаа шүү дээ. Тэрний субъект нь байхгүй. Тийм учраас одоо үндсэн хуулийн цэцэн шийдвэрийг авах юм бол дэд даргын тухай асуудлыг биш. Улсын их хурлын гишүүн булган туяаг эгүүлэн татах тухайд ярих ёстой. Тэгээ санал хураана үз. Энэ аюул чухал зарчим юм байна. Тэр цэцэн шийдвэр улсын их хурлын гишүүн гэсэн байна шүү дээ. Ийм одоо тангарагаасаа нятсан эдгээр хүмүүст ирээдүйн хувьд зайг үлдээж болохгүй гэдгээ гүнзгий ухрамсарлаж байгаа биз.